Бүгдээрээ сайн уу? Ерөөлийн сувагтай хамт байгаад баярлалаа. За одоо бүгдээрээ хамтдаа миний хойно харагдаж байгаа Сент Люкс цуглаан руу хамтдаа орцгоё. Лондон хотод байдаг Сент Люкс цуглаан маань Элскорт дүүрэгтээ 150 жилээс дээш жил оршин тогтнож байгаа англикан цуглаан байгаа. Дэйв Матью гэ пастортай. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол энэ цуглаанд үйлчлээд хамрагдаад явдаг. Тэгээ та нартай бас хуваалцахад Эвэлийн гүүр гээд Монгол цуглаан маань бас энэ цуглаанд цугладаг байгаа. 11 цагаас хүндэтгэлийн цуглаан эхэлдэг. Манай хүүхдүүд ингээ гүйлдээ цуглаан руугаа орох чинь. Ер нь бол үүдэн дээр нь угталтын багийнхан энийгээд сайн байна уу гэж мэдлдэг байгаа. Одоогоор цуглаан эхлэж байгаа болохоор бүгд дотгошоо орсон байна. За бүгдээрээ хамтдаа орцгоё. Дөнгөж үүдээр ороод цай, кофе, ус тавьсан байгаа. Дуртай зүйлээ аваад цаанаас нь бас дуртай идэх зүйлээ аваад дуртай суудал дээрээ очиод сууж болно. За зүүн талынхаа ханаад агаад бол цуглааныхаа танилцуулгуудыг тавьсан байна. За энэ өрөө болвол Babies нар живхээ сольдог өрөө байгаа. Мөн хөхүүл ээж нэр хүүхдээ хөхүүлдэг өрөө байгаа. Тэгээ наадлын энэ буудэнд болвол ээж нэр хүүхдээ саатуулаад номлолоо сонсдог ийм хэсэг байгаа. Энд цахилгаан шат байна. Доод давхар руугаа буух зориултаа хэн нэгэн хэрэгтэй бол хэрглэж болно. За бүгдээрээ тайзны зүүн талд байрлах өрөө рүү явъя. Энд өсвөр үеийнхэн цугладаг байгаа. 12-оос дээш насныхан цугладаг. Сент Люкс цуглаанаас миний нэг ажигласан зүйл гэх юм бол хүүхдийн үйлчлэлээ манай цуглаан маш чухал тавьдсан байлээ. Тэгээ хүүхдүүдээ 4 насны ангиллаар тус тусад нь хардаг. Нэгээс доош насныхан тусдаа, нэгээс 4 насныхан тусдаа, 4-өөс 10 насныхан тусдаа, 10-аас дээш насныхан тусдаа. Тэг маш их зохион байгуулалттай мэргэжлийн багш нар зориулт гаргаж хүүхдүүдээ хардсан билээ. Тийм болохоор ч тэрөө Сент Люкс цуглаанд хүүхэдтэй хүмүүс их ирдэг. Тэгээ тэднэртэй зориулаад 7-7 хоног өөр хэв маягаар цуглаан дотроо хүүхэд саатуулах хэсгийг бас байршуулсан байдаг. Тэгээ жишээлбэл энэ 7 хоногт дэлгүүр болж тоглох болон наран шарлах болж тоглох тийм хэсгүүдийг бэлдсэн байна. За тэгээ бүгдээрээ байр байраа эзлээд пастор нээлтийн залбирлаа хийгээд эхнээсээ дуусах хүртлээр маш эмх цэгцтэй, ариун сүнс дүүрэн, гэрчлэл дүүрэн гайхалтай цуглаан болдог. Өргөлийн хувьд гэх юм бол суудал бүр дээр банкны мэдээллийг бичсэн цаас бал 2 тавьсан байдаг. Тэгээд энэ цаасыг бүгэлж болно. Эсвэл үүдэн дээр автомат машин байдаг. Энэ машинд картаараа шууд уншуулад өргөлөө өргөж бас болно. Бас суудал дээрээ тухайн сарынхаа онцгой үйл явдлуудыг бичсэн танилцуулах хуудсыг тавьсан байдаг. Тэгээд энэ сар бол Эстер болох учраас ийм танилцуулах хуудас тавьсан байна. Өнөөдөр би та бүхэндээ Английн Лондон хотын төвд байрлах Сент Люкс цуглааны талаар багахан мэдээлэл хүргэлээ. Миний харуулаагүй, хэлээгүй маш олон зүйлс байгаа. Доод давхрыг би тэр чигт нь харуулаагүй байгаа. Хэрвээ та нар сонирхож байвал эсвэл асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Мөн та нар маань Инхма бит хоёрын өдөр болгоны оруулдаг Библи судлалын цагтаа хамт байгаарай гэж хүсэж байна. За баярлалаа.